За сайн байцгаана уу манайхаа миний бичлэг үзэж байгаа хүмүүс бол өглөө өдөр харин мэнд хүргье. Би юу бичлэг хийж байгаа вэ болохоор одоо юм хүүхдээ харангаа сургууль хичээлийн хажуугаар ажлын хажуугаар нэмэлт олгохтой болмоор байна уу? Өдөр болгоо олгохтой болмоор байна уу? Тэрний талаар бичлэг хийж байгаа манайхаа. Одоо зарим хүмүүс л зээлээ толихгүй харданстай болоод байгаа хүмүүс болохоор хөнхөн дорн зээл дарах юм байна. За дараагийн дугаар дээр болохоор яаж бүртгүүл хийж байгаа аргыг зааж өгнө. Одоо би яаж энийг хийх вэ? Яаж хийгээд би энийг ашиг аваад байгаа гэж тайлбарлаа. За би шууд Google нэвтрүүлгээр дарчих. Нэг бүртгэлтэй болохоор шууд Google нэвтрүүлгээр насан шүү. Одоо миний байгаа хэвтэж чинь 129 номер байна. 129 номер байна. За би энийг анх 3 сарын 15-нд хийсэн. Энэ компани болохоор Lower биш бодтой албасын сайд албасын эрхтэй одоо өдөр болгон одоо бабагаар ингээд ажлын нэмэгдээд байгаа. Илүү 3 жилийн төлөвлөгөө гарцаа хэрэгжиж байгаа. За хэрэгжиж байгаа. Хүмүүс надаас асуултаа алийг хийвэл ашигтай, алийг хийвэл зүгээр үү? Миний бодлоор одоо энэ 5-аас хамгийн их ашигтай бүртгэл хийх. Одоо миний 129 мянган болохоор хүн бүртгүүлээд ашиг авсан. За бүртгүүлэх. Одоо миний линкээр орлоо бүртгүүллээ. Батгажуулалтын ганц удаа 15 мянгаар хийн. Тэрийг 15-аа эргүүлээ өдөртөө хийж нуулж болно. 10 нуулж болно, 20 нуулж болно шүү. За тэгээд данс зураг оруулсан тохиолдолд таны ажлыг хийх эрх нэгднэ. За та батгажуулалтаа хийгээд зураг данс оруулсан тохиолдолд та энэ линк хуулах дээр нь дарна. Тэгээ огт дээр нь дарлаа. Энэ та линкийг хуулж авлаа гэсэн үг. За би 3 сарын 15-наас ордоо хүртэл би нийт бүртгүүлсэн эрхлэгч 900 төгрөг байгаа. Батгажуулалт хийсэн болохоор 297. Нийт бүртгэлийн олсон цалин 2,105,000 төгрөг. Бичлэг үзэг эрх 33,000. Одоо хүн өөрөх болгондоо бичлэг үзэг эрх юм. 10 бичлэг үзэг эрх. Анх орох чинь 10 бичлэг өгнө. Үзэг эрх нь. Тэг хүн өөрөх болгон чинь бичлэг үзэг эвзээд байна. За энэ хянагсан бүр нь болохоор та нийт хэдэн төгрөг олоод байгаа. Хэдэн төгрөгийн бичлэг үзсэн. Нийт хэдэн төгрөг байгаа тэрийг за би харуулж. Ингээ ажлын байрууч харж байна. За ингээд миний цалин хүн бүртгүүлсэн цалин байна. Бичлэг үзсэн цалин байна. Ашиг байна. Миний одоо байт дарсан 1294 байна. 23 удаа дарсан байна. За таталцсан л дээр. За сая 475 мянган төгрөгөө. Энэ болохоор сүүлийн баримт шүү. Энэ нөгөө өмнөх баримт нь болохоор ингээд тусгаж байгаа шүү. Тэгэхээр ингээд 2,107 мянга байлаа. Би сарын хугацаанд ийм болж байгаа юм байна. Тэгээд 40 мянган зарлага би өчтөр хийсэн. Миний дансвар орсон 192,700 таталт хийсэн орсон. 97,200 цалин авсан. 5,000 таталт хийсэн. Ингээд 139,700, 24,400, 165,800, 30,000. Би энэ шиг анх ороход би анх 24 мянгаар л 75 мянгаар удагсан. 5-аас эхлээл тэгэл одоо өдөрт хамгийн дээд талаа би 192,700 таталт хийсэн байна. Одоо 3 хүүхэдтэй том нь болохоор альбан дэвдэг. Бага маань бага хоёроо харангаа би өдөр уцаараа цаар тавиад би уцаа ухангаа би их оллого олж байгаа шүү манайхаа. Тэгээд эрчим ороод их мөнгөтэй болоо шүү. Тэгээд луур шүү. Ороод өвттэй байгаад тэгээд өдөр тутмын орлоготой болоорой. Анхаарал юусан баяртай дараагийн бичлэгтэй болохоор хэрхэн мөртлөх вэ гэсэн бичлэг явна шүү манайхаа. За баяртай.